Үзэгдэл солигдоход лин лүүдэртээ тооцоо бодохоор Bright Town тосгонлоо буцаад ирэв. Харуул хамгаалт чанга байлаа. Годамжаар явж байхад бага хүмүүс бужигнаад зарлал харж байгаа бололтой лин яваад очиход баатруудын хүчний жагсаалт байлаа. Линч хурдгаа олохгүй бол болохгүй. Лүүдэр навш явахаас өмнө гээд цааш явхад нэг л танил хоолой сонсогдов. Ойрхон уушин газар сонсогдож байлаа. Дотгошоо ороод лүүдэр хамаатайгаа ширээ төрөлн нэргэж өөрийнхөө баатарлаг гавьяаг бусдаа ярьж өөрийгөө хөөргөж байлаа. Тэгтэл өөр талын баатрын нийгэмлүүд гарч ирээд чи тийм л сүрхэн юм бол луг устгачаач наадлоонууд чинь Bright Town хотгонд их төвөг удаж хон ямаа шүүрээ зүхтаад байгаа гэж ууртаагаар хэлээд хэсэг маргаан болов. Лүүдэрч лууны талаар битгий санаа зов. Миний багш ирэхээр луунуудын учрыг олно. Баатруудын ярианаас лин луунууд тосгонлоо дайрахч байгаа гэдгийг мэдэж авч чухал мэдээлэл олсон болохоор лин гараад явах гэтэл лүүдэр цаанаас чи бидэнтэй хамт нэрэхгүй юм уу? Дараа нь боломж гаргал байх гэж хэлээд гараад яваад өгөв. Үзэгдэл солигдоход тосгоны ариун өргөөнд лүүдэр өөрийн багштайгаа уулзав. Багшаа луунууд руу дайрахад бэлэн. Чи бэлтгэлээсээ хангаараа миний нэрийг сэв солгож болохгүй шүү гэж хатуухан хэлээд ард иргэдийн өмнө гараад ариун багшийн сүр хүчийг харсан хүмүүс хоорондоо энэ маш аимшигтай хүчтэй хүн хаан хүртэл түүнээс айж имээдэг гэд хошигнож байх зуур тагнуулын луу хот руу довтолж хэр олон баатар байгааг мэдээлэл авах зорилготойгоор дайралт хийв. Лүүдэр цэлмээс болоод за баатруудаа хотын хан хэрэмлүү намайг дагцгаа луунуудын араас энэ үеэр мэдээлэл дамжуулах зорилготой гоблин боссо луунуудын ирчлээ бас хотын хан дээр маш олон цэргүүд байна. Боссч тохиромжтой цагийг хүлээнгээ би бүгдийг мэдэж байна. Тэр бол бөөнөрөө сайхан шоу үзээ сууж бай. Үзэгдэл солигдоход хөгшөө наад их буугаар чинь луунуудыг унгаахад маш сайн. Айх нэгэн айж буудах нэгэн буудаж байх зур лүүдэр лууны ихийг олоод харчив. Багшаа тод жагаа өнгийн луу бол луугийн их гэж ариун багштай зааж өгөв. Луугийн дайралтанд өрцөө хүмүүс зогтхон зовтож, нуудхан нуудаж эмх замбраагүй байдал үүсв. Ариун сэлмийн багшч цэргүүдээ та нар битгий шиээс алдаатай. Луугийн ихийн учрыг би олно. Харин та нар хотыг хамгаалаар гэж тушаалав. Луунууд болон баатрууд хоорондоо алцж байх зур лим байдлыг маш сайн ажиллаж байлаа. Луу болон сэлмийн баатрын хүчний үзүүлэлтийг хараад гайхан алмаанаад луугийн их чих хүчтэй юм аа. Гэтэ энэ хүн хэвийн бус яг л мангас шиг галзуу хүчтэй юм. Сэлмийн баатрын нэрийг Айлис Ня, төвшин 80. Тэгээ эрүүл мэнд 1700, хүч 690, хамгаалалт 700. Ерөн болоод цэлмэрл амир гаргууд толдог юм шиг лээ. Нийт хүч нь ойролцоогоор 4000 шахав. Энэ эмэгтэй үнэхээр айхтар хүчтэй юм аа. Зол болж түүнтэй таараагүй наадтай хэрэг. Надад боломж байна. Энэ луугийн ихийг баатраас баг зэрэг хүчээр мууч гэсэн амин маш их юм байна. Энэ эмэгтэйг лууг богино хугацаанд ялах боломжгүй. Тэгэхээр би энэ сайхан мөчийг ашиглаад тосгонлоо дайралт хийе да. За цэргүүдээ хүмүүсээс өршөөгөө авах цаг нь ирлээ. Та нар хоёр хуваагдсан шүү. Төлөвлөгөөний дагуу эхний хэсэг нь хот руу дайрч үүмэн дэгтэн. Нөгөө хэсэг нь нуугдсан байдалтай эргэн тойрны ажигл гэж хэлээд хот руу дайрав. Энэ үеэр хотод лүүдэр баатар лууг азаар алчаад би луугийн баатар болсон гэд өөрийгөө хөөргөж байх зур цаанаас энэ гоблинууд байна гэж арилцгав. Битгий гоцаа солиороод бай. Гоблинууд тэнэг байж болно. Гэхдээ тосгонлоо дайрах тийм инженерийн тэнэг биш. Бантсан хүн бантаа идэн гихчээр цэргээ хоёр хуваагаад нэг хэсэг нь луунуудын учрыг олуулахаар харин нөгөө хэсэг нь өөрөө дагуулад гоблинуудын учрыг олохоор болов. Яралдаа гүйж явахад урих бэлдсэнийг тэнэг толгой ерөөсөө төсөөсөнгөө өрхөнд оров. Эргэн тойронд баахан гоблинууд бас баатрууд маш сайн толдож байлаа. Удирдагч аврахаар явтал араас нь тэн гарч ирээд тэдний толгой тас татав. Чамааг жим амархан барин гэж бодсонгүй шүү. Лүүдэрч чамааг алнаа гоблинаа гэж хэлэхээс өөр юу ч чадсангүй. Линч нэг яриагийн тоосон шинжгүй илжсэн толгойн тас хийтлэн цохиж өчглөөд энэ хоёрыг бохир усны хоолгоор дамжуулаад хотоос гараг. Үлдсэн надтай хамт байгаа их буутай цэргүүтэй тэмцэнэ. Энэ үеэр луугийн ихтэй тулдаж байсан баатар юу болоод байна? Энэ дайны үеэр яагаад гоблинууд ирж байна? Ингэх эсхүүдээ луугийн их чиний зургийг загвар байгаа болтой. Ариун дайчин ингэж яочтойгоор луугийг хэлв. Луугийн их баатар хоёр ч ноцолтоод баатар шархтуулаад яг доосхын даваан дээр дэлбэрэлт болж луугийн их зогтож амжижээ. Зогтож байхдаа идэхээрээ заавал хариуг нь аав гэж хонзонтой өгч чулуудаад хаяад яваад өг. Сүрж балгас болсон хоттой ирэхэд лүүдэр болон Ефрея хэд байсангүй. Хажууд байсан зэрэгээс асуухад гоблинууд тэдрийг аваад явсан гэж хэлв. Баатарч гоблинуудын араас хөөггүй бэлдэж байхад ард иргэд нь үлдчихэ штэ гэж гуйж байлаа.
Бид нар яах юм бэ? Луунууд гоблинуудыг дахиад хүрээд ирнэ штэ. Чи үлдчихэж штэ. Тэгээ манай багш минь одоо ард иргэдээ хамгаалахад тосгондоо үлдсэн байт юм аа. Барьцаанд байсан мань хоёр яаса олон ээлж байхыг гайхаж байх зур өвдөг шороодож Ифрея унаадаг. Гоблинуудын саарамжуулах хорыг Ифрея имжлээд одоо илаашруулж ялээ өөрийнхөө бие. Энэ үеэр лин гарч ирээд хорны үйлчлэгээ их сайн илаашруулах юм аа. Ифрея чи яаж миний нэрийг мэдж байгаа? Надаас юу хүсэж байгаа? Линч зөөлөн гоёыг нь илж байхдаа миний хүсэж байгаа зүйл бол гэд хэсэг чимээгөө байж гоёыг нь тас атгаад хамлж эхлэв. Лүүдэрч харж тэсэлгүй арилахад бутаас арай хүчтэй гоблин манартлан цохоод унгаач. Лүүдэр чи ухаантай бистэй. Биднийг байснаа өөр чи юу тохиолдохыг мэдэж байгаа ёстой. Миний ард тэлмийн арай охин байдэн штэ. Тэр өсвөл танаа авгийг газартаа шин тэгшиж чадна гэж Амбард нь хэлв. Чи сэлмийн охиныг хэлээд байна уу? Тэр их том олз. Гэтэ хараахан цаг нь болоогүй байгаа. Би угаасаа уул мөрөө маш сайн балсан. Гоблин бэрсэг 2 дугаар төвшний гоблинуудыг аваад ой мот руу яваад олон юмтай алж идээд аваад ир. Асуудалгүй гэж хэлээд бэрсэг яваад өг. Бэрсэгч явсны дараа нөхцөл байдал олон ширүүн болж лүүдрийн чэйжин дээр лин гутлаараа дарж аваад би одоо асуун чи хариулна. Тиймээс хариулт хэлэхгүй бол чиний бие чи аль нэг нь тасрах болно шүү. Хамгаалагчдаар гоблинуудыг бариулж гоблинуудыг тамалж зоох дуртай байсан уу чи? Лүүдэр чи юу яриад байгаа чи мэдэхгүй байна. Хариулт удаан байлаа. Гэд чихийг нь тас татав. Линч ил тодор хүмүүсийн өмнө хийж байсан муу мухай зүйлсийг сануулж хэлэн Лүүдэр болон Ифреягийн хамаг муу мухай хэлж байлаа. Лүүдэрч хүн төрлөختний төлөө хийсэн гэж өөрийгөө хаацаалж бузар муу мухай мангасыг устгах нь бидний үүрэг хайрцлага энэ төргээд олон юм хоцож өгөв. Линч төв царай гараснаа битгий олон юм донсоод байгаараа үгсэн ацны чи хүн төрлөختний төлөө гэж үлгэрч яаж өгөх юм аа. Өөрсдөө баатрийн статусаа хамгаалахын тулд гоблинуудад баригдсан аврал энэлд ирсэн хүмүүсийг тэнд нь хамт алаад явдаг байсны чинь би мтээгүй гэж бодоо юу. Нөгөө хоёр ч бараасан байдалтай энэ гоблин мэдэж байнгээ сонин царайлаад сууж байх зур. Ярьж дууслаа. Хүмүүс та нар биднийг мангас гэж боддог. Угаасаа ч үнэн. Би нэг шудар царайлаад байх шаардлага байхгүй. Одоо тэгэхээр шийтгэлийн тоглоомоо тоглоцгоё. Тэр эхлээд Ифреягийн эзэмдэд сайн хараад аав гэсэн байдалтай Лүүдрийг маш ихээр доромжилж зовоож байлаа. Манай хүч анги явах тусам зэрлэг болоод ишүү гайс. Манай хүнч олон догширч цэргүүдээ Ифреягийн биеэр хоол гэхэд өссөн гоблинууд олуулаа нэгэн зэрэгтэй арив. Хөөрхий Лүүдэр юу ч хийж чадсангүй. Харуулan ээж манаа болж байлаа. Хөөе малбан би чань хэлсэн штэ. Босс над Ифреяг чинь амьд үлдээ гэсэн болохоос чамааг ямар өдөр болгон янсаад бай гэсэн юм уу? Гэхэд нөгөөх нь тоосон шинжгүй за тайвшралтай өгшөө. Тэр амьд л байж штэ гэж хэлээд тайвшруулаад амжив. Ифрея тунч хэцүүхэн байдалтай байгаа нь илт мэдэгдэнэ. Ахмад сэтгэлийг нь засаад чи жоохон төвччих. Гоблиноо удахгүй чамаа тоохоо бэлчүн. Би зүгээрээ ахмадаа гэж хэлэх нь цаанаас нэг гонхтой. Тэднийг харж зовсон Эльфи хатан битүүхэндээ хүнийг өрөвдөж энэ лим босс өршөөгөө арай л амар авах юм аа гэд амдаа ботомж байх зур хажууд байсан охин ээжтэй талын боссод талархах хэрэгтэй. Тэр хүмүүс яг үнтэй биднээс 7 дор байна. Бид яаж ч идэх чимсэд утахгүй яж байна шүү дээ. Хатан ээж. Лин өмнө надад хэлж байсан хүн төрлөختнөөс өршөөгөө аавн гэж. Би амьдралдаа хэлсэн үгээ биелүүлж чадсан гоблины хаач байгаагүй. Тэр үнэхээр оцгоо гэд нэг л жигтэйхэн гоблин боссыг сонирхож эхлэв. Шаркач үнийг мэдчих байв. Яралтай ноцтой мэдээлэл өгөхөөр таниулж гоблин босстой 2 дугаар төвшний гоблинууд боцож ирсэн гэдгийг нь хэлж. Цаанаас Берсек болон бусад гоблинууд ирж байлаа. Лин Берсекийн үзүүлэлтийг харав. Берсек гоблины хувьд аль хэдийн 33 левел хүрч ам 470 хүч 142 хамгаалалт 68 нийтдээ 500-ийн хүчтэй болсон байв. Лин гайхаж зогсонгоо бүх гоблинууд аль хэдийн 30 левел хүрсэн. Тэгээд ч болоогүй өөртөө нь ойролцоо хүчтэй болсныг нь мэдээд ав. Хэсэг гайхширч байсан лин ам нээж та нар яагаад ийм ирт ирв? Ангөрөө амжилттай болсноо? Боссо ангөрөө дуусан болохоор бараа хэсэг рүү явсан юм а. Тэгтэл өөр өндөр төвшний дээд зэрэглэлийн гоблинууд бие биегээ алж байхыг харсан. Тэгээд баруун талд ямар гоблинууд байгаа юм? Цаанаас нэг гоблин би мэднэ боссо. Цусан соёот аваг. Тэд бүгдээрээ өндөр төвшнийхэн байлээ. Урчин шалтгааныг ойлгож лингийн сонирхол нэлийн хөдөлсөн болдоо. Хэрэг толгойлогчийн барьж чадвал 3 дахь төвшний гоблинтой болно. Тэгээд ч болоогүй хүмүүсийн дайралтаас өөрсдөө хамгаалж чадхаар юм байна. Цаанаас инээд алдсан Лүүдэр үхэлжин ойртож байна. Яасан ч том өрөөддөг юм. Та нар хүчтэй байлаагээд рицаруудыг ялахгүй. Одоо рицар гэдэг нь одоо хүлэгт баатрыг хэлж байгаа шүү guys.
Энэ үгийг сонсон Лин чамаа бүр мартаж орхижээ гэд гоблинуудад тушаал өгөөд мань нөхрийг янзлахаар болов. Лүүдэрч амдаа дэмий бутнаа амаа амхиулсан байт юм аа. Үзэгдэж солигдоход гоблинууд найрлаж дуулхан дуулж идэхэн идэж жинхэнэ найрыг утгаар нь үзүүлж байлаа. Лин боосны хажууд гоблин охин ба хатан ээж сууж байлаа. Хатан ээж та одоо цусан соёд овроо дайрах уу? Линч тийм ээ. Бид хамгийн хүчтэй байх ёстой. Би тийшээ дээрээ толгойлогч нь барина. За манайхаа овогтой нэр бодож олсон. Чанквак овог. Энэ үгийг сонсон гоблинууд ээж дараална. Босс мундаг юмаа гэд баахал баярсан гоблинууд Чанквак овог гэж бөөнөрөө ойролцоож байлаа. Санаан зовсон байдалтай Гоби охин боссоо дэмий юм шүү. Тэднэр чи амар хүчтэй байхаа. Босс Гоби охиныг тайвшруулад өөрийгөө хэр итгэлтэй байгааг бас нууц хүзэртэй гэдгээ хэлээд амжив. Маргааш оройн Лин цусан соёот овог хаан байдгийг мэдэж яваад тэднийг ажиллаж эхлэв. Тэднийг харвал баагаал бүдүүн биетэй унтсан идсэн баагаал гоблинууд байлаа. Босс нь орж ирэхэд шээх нь холгоо жигтэйхэн боссоос айсан хідэн гарууд л байж байв. Лин боссын статусыг харахад үнэхээр хүчтэй юм аа. Баатруудын төвшөнд хүрэхээр гоблин юм. Цусан соёот Warhammer төвшин 50, амин 700, хүч нь 239, хамгаалалт нь 14, нийт хүч нь 900. Үнэхээр сүр хүчтэй гоблиныг Лин харж байлаа. Манай хүнч нэх боссыг нь тоосон шинж байхгүй. Ердөө 900-ийн хүчтэй юм байна. 10 зэрэг тавихад л хангалттай гэд заавал амьдаар нь барих ёстой болохоор яадаг юм бэлээ. Гоблинуудыг саармж болох шингийн түүнд нөлөөлөхгүй тодорхой. Тэгэхээр В төлөвлөгөөд орсон дээр байх. Guys, В төлөвлөгөө нь болохоор нөгөө Ифрия байдэн штэ. Анх манай хүнийг лүүдэр устгах гэж байхад нь одоо шидийн хамгаалалт хийж байсан штэ. Тэр шидийн хамгаалтыг хүсэж байх шиг юм бэлээ. Тэр л гээ бодчихдөө. Линч тэгээд В төлөвлөгөөгөө эхлүүлэхээр амгруугаа очиод Ифриятай уулзахаар болов. Бацаа сайхан гарч тамалчаад ашиглах гээд нэрээ зааз мэдхгүй. Тосгондоо ирэхэд туслах гоблин нь таны эзний ёсоор бүгдийг нь хийсэн. Тэр одоо өөхөх талаар бодгоос өөр юу ч хийж чадхаа байсан. Бүх зүйл энгийн төлсөн ёсоор болж байлаа. Ифрияч намайг алаад өг гэж орилсойл байлаа. Линч хажууд нь очиод тайвшруулад зөөлхөн туйхан биед нь хүрэхэд ивэртэй тулаа харсан юм шиг Ифрия аимшигтай айж байлаа. Тэрээр муу чөтгөр наа битгий заваагаад байл та. Маш их өвдөж байна. Энэ өвдлийг дахин мэдэрмээргүй ингэж сөхрөн ойлов. Лин хэсэг чимээгүй байж байгаа тас хийтэл нь алгадаж аваад түүний шархаж зовсон биеийг нь тэрвэрч авахд эр хүний хайр халамжаар дутагдсан эмэгтэй нүдэндээ нулимс асгаруулна итгэж ядаж байлаа. Одооноос чиний шитгэл дууссан. Би хэлсэн үгэндээ хүрнэ. Харин чи одоо сонголтоо хийх ёстой Ифрия. Охин юун сонголт сонгох юм болоо гэд гайхахад Бурханд итгэх итгэлийн тухай юм аа. Хэрвээ чи надад итгэж намайг өөрийн бурхнаа болгоул чиний энэ зовлон шаналлаас чинь чөлөөлөх болно. Итгэл найдвар тасарсан цагт чөтгөр хүртэл бурхан шиг харагдаг. Түүний хэлсэн зөөлхөн дулаахан үгийг сонсон Ифрия уяр нь нялхарч миний бурхан та надад үнэхээр сайн хандах нь юутай тансаг юм бэ? Би өөрийн гэсэн бүх зүйлээ танд өгмөр байна гэд хурууг нь зөөлнөр хүч байлаа. Сайн байна Ифрия. Одооноос би чиний эзэн. Тиймээс чамайг бяцхан хүүхэн гэж дуудах болно. Ингээд Лин бяцхан хүүхнээ тэрвэрч аваад гой сайхан усанд оруулж байхдаа шидэт хамгаалтын талаар асууж эхлэв. Чи Holy Light Cage-ийн талаар мэдгүй гэхэд Ифрия шивлэгээ үзүүлэхэд ариун загалмай Христ гараад ирэв. Гайхширсан Лин бяцхан хүүхний ичидийг ямар их хүчтэйг мэдэж аваад хүүхэнтэйгээ тосноор зугаалж явж байхад торонд харигдсан лүүдэр Ифрияд хандаж боломж гараад ирлээ штэ. Одоо ариун шидийн хүчийг ашиглаад наадхаа шууд ал гэж боож өгч байгаа ямаа шиг ориллоо. Маний Ифрияч тоосон шинж байхгүй. Яг л нохоо шиг эзэндээ эрхэлж байв. Түүний ийм байдалтайг харсан лүүдрийн царайнд хухаа цайж та нарын авшихуй гिचэн хүн төрлөخت нь өөрсдийн гараар устгах болно. Танаа омгийг заавал манай ариун сүмийнхэн устгах гэж дэмээ орилохоос өөр юу ч хийж чадсангүй. Эцэст нь Лин босс туслахтай хоригдлыг мануулж үлдээгээд Ифрияг дагуулan цусан соёо омог руу дайралт хийхээр болжээ. Хар хурдаараа айхилж гүйсэн өөр талын гоблин боссдоо таныг нэг гоблин хайгаад байхыг нь сануулж овог хоорондын дайнд зэсэс сэлмээ агсаж нэлээд хүчтэй бэлтгэл хийж байхад манай хүнч ганцаараа хүрээд ирэв. Тэрний харсан цусан соёо овгийн ахлагч нь доод төвшний гоблин энэ гэж доромжсон маягтай үг хэлэхэд цусан соёо овгийн ахлагчаа
Би таныг баатрын төвшний гоблин гэдгийг мэднэ. Бас хүний хэмжээнд төгөхөөр оюун ухаантай гिचэн ч мэднэ. Тиймээс тавчхан яриад явчих. Би одоо танаа ахлагчийн чинь толгойг авах болно. Үг дуугүй бууж өгөөд надад захирагдах уу эсвэл үхгүй өөртөө мэдэрээ гэв. Боссод хоорондоо нүүр тулаад Лин баригдчихв. Ийм амархан баригдан гэж бодсонгүй шүү. Би эхлээ чамааг алчхуул эльфүүд болон чиний цэргүүд миний мэдлэлд орон гэхэд эргүү махан толгой минь би чамааг амьдэр чинь барих хэрэгтэй байсан юм. Үгүй бол чи өвчих байсан. Лин эльфчин шиг хурдтай махир сэлмээ гаргаад гарыг нь тас татав. Гараа тастуулсан боссон цэргүүдээ түүнийг алаадаг гэхэд боссынхаа өршөөг авахар олон цэргүүдээ арихад Лин бусдаа дохио өгөөд түүний цэргүүдийн хүүс тэмтрэв. Лингийн бузар санааг өөр огийн цэргүүд дэндүү ариутаж ойлгосноор гинтийн довтлогоонд өртөж нилээд хохирол амсаад амжив. Тэрээр анханасаа бүхнийг төлөвлөсөн. Эхлээд ганцаараа боссдоо нуулзаад бүхий цэргүүдийн анхаарлыг өөртөө татах байсан. Дараа нь Эфрия хүүхний чимээгөө алхах гэх шидийн хүчээр цэргүүдэд далдалж байрлалаа эзэлсэн. Тэгээд л гинтийн довтлогоо болж тэдрийг хяар зогсоо. Ширүүн тулааны эцэст бүх цэргүүдийг алж Эфриягийн шившлийн тусламжтайгаар боссыг нь амьдаар нь бариад авчив. За guys, энэ том боссоор нь яах гээд байгаа вэ гэвэл эльф болон өөр төрөл зүйлтэй хорицолд оруулж илүү хүчтэй хүүхэд төрүүлэх гэсэн боссын бодол байсан шүү. Ингээд тулаа нэг мөсөн дуусч хүүхний гавьяаг үнэлж чангал өгөхөр болов. Нөгөөд гинчтэй нэг нохоо шиг эзэндээ эрхэлж байгаа юм да. Уг нь бол хүн байснаа мартчихны байх та. Үзэгдэл солигдоход Лин доод зориг гэх юм уу нэг газар цусан соёо овгийн ахлагчийг хориод хүмүүстэйгээ дайн хийх талаар ярилцаж эхлэв. Хатан ээжэд хандаж миний хувцсыг бэлдээдэх би нэг чухал хүнтэй уулзахаар явлаа. Одоогоор хүчээр бид баатруудын эсрэг хүчин мөгс. Энэ бүхнийг ойлгосон хатан ээж хувцсыг нь бэлдээд Лин чухал хүнтэйгээ уулзахаараа аялалдаа гарав. Тэрээр далайн эрэг дээр хэн нэгэнд баахан мах бэлтэж тавиад өөрөө дотор нь яваад орчив. Удалгүй луу ерөн махыг аваад өөрийн амьдардаг газар руугаа яваад өгөв. Лингийн гол шалтгаан луугийн ихтэй уулзах зорилготой байлаа. Ариун сэлмийн багшийг одоо саатуулах зорилготой гэх үү дээ. Тэгээд л нөгөө луугийн ихтэй уулзахаар явсан шүү guys. Эцэст нь зорьсон газараа очиход энэ юу байлаар өнөр үнэртэйд байна. Байж чамааг би танилаа. Тэр үеийн Bright Town тосгонд байсан гоблин байна. Миний нутагт тулгайчиг гитэн ороод ирээд юу хийсэдэд байна. Намаа зүгээр өнгөрөн гэж бодоо юу гэхэд байж л да хөөрхнөө хамтарч ажиллах санал байна гэв. Сонирхолтой юм. Энгийн гоблин байж надтай тохиролцсон гинөө. За яах вэ? Өмнө надад тусч байсан болохоор яриаг чинь сонсъё. Яриа чинь таалагдвал идэхгүй байж ч болох юм. Чи сэлмийн ариун багштай тооцоотой бистэ. Би чиний амийг аварсан болохоо тохиролцоонд хүрсэн гэж бодчих. Шамшиг дорд гаралтай гоблин сэлмийн багшийг онилж байна гэх сонирхолтой юм. За тэгээд яаж сэлмийн багшийг хөнөх гэж байна? Залуу. Энэ их энгийн л дээ. Чи зүгээр л уунуудаа Bright Town тосгон руу илгээж үүмэн тарихад л болно. Үлдсэнийг над даадах гэхэд луугийн ихч баясан сэнгэж за болж гин. Миний луунууд барагтай хохирол авахгүй. Харин ч та нараар алга үйлдүүлэн гэхээр миний хүсэлт нийцэж байна. Тохиролцож дуусны дараа луугийн их гоблиныг магтан саашиж өөрийн зүгөөс бэлэг өгөхөр болов. Луугийн их чи хитрхи жижигхэн биетэй юм. Өөр бэлэг өгөхөөстөө гээд Лин бэлгээ аваад харьлаа. Юу өгсөн бол доо мэдэхгүй цус гэж. Гэртээ ирэхэд мань баатар нөхрийн хадсан чаацсан. Христ лугаа адил залаа тавьсан байж. Тэрээр за яаж зогтын бэлээ энд маш олон цэрэг байна. Ядаж байхад ирэх цараад яасан ирдгүй юм бэ хордон ирчээсэ гэж мань нөхөр бодож байхад тэнгэрт луу харагдаж эхлэв. Тэнкваг тосгоныхон үүмэлдэж айж сандарч байхад хажуунаас нь Эфрия тэр дээр ямар нэгэн зүйл байна гэхэд манай гол дүрийн залуу луу унтсан дайдгрын амтнд луутаага цуг буугаа хүрхий. Инээд алдсан байхад гоблинууд толгойлогчийнхоо мундыг гайхаж долоох нь холгүй байлаа. Үзэгдээ солигдож хааны Рицарын хороонд нэгэн жигтэй сүрлэг баатар ариун сэлмийн багшийн өмнө мэхийж энэ тэр нөгөөх нь ч дүрдээ орцсон. Ясарч мослоод байх шаардлага байхгүй. Одоо бид аврах үйл ажиллагаагаа эхлэх болно. Энэ нөгөө Эфрия лүүдэр хоёрыг аврах ажиллагаа шүү guys. Лин амьдралын сүмлээцийг эхлүүлв. Амьдралын сүмлээс итгэвчлээ. Bright Town хот ба цусан соёо амг руу дайралт хийж чи яснаар гайхалтай үр дүнд хүрчлээ. Тэгээд ч болоогүй Гоби охин Эфрияг удирдах сэлмийн ариун бүсгүйтэй дайдахын тулд амг дотроо нэлээд төвшин нэмэгдүүлсэн. Нэг сарын дараа чи 50 дугаар төвшин, Гоби охин 60 дугаар төвшин, Эфрия 45 дугаар төвшинд хүрнэ. За сонголтоо сонгоно.
Сонголт 1. Чиний хүч хангалтгүй байна. Айд үргэлжлүүлэн мангас устгах. Тэг оноо. 2 дугаар сонголт. Дайснуудыг барьж илүү олон гоблин өсгөх. 10 оноо. Сонголт 3. Төвшин ахиулах үйл явцыг түргэсгээд 1 сарын дараа очих. 20 оноо. Линч мэл гайхаж 3 дахь төвшний сонголт гарч ирж байна гэдэг нь ариун сэлмийн бүсгийг хараахан дайралт хийгээгүй юм байна да. Тэгвэл 3 дахь сонголтыг сонгосон дээр байх. Мань нөхөрч удаан бодлого 3 дээр дарахад амьдралын сүмлээс түнд 20 оноо өгч 1 сарын дараах үйл явдал руу авчив. Нүдэндээ итгэж өгсөнгүүлийн илжилсэн толгоогоо барьж байтал баяр хүргэе. Та 50 дахь төвшөнд хүртлээ. Ам 850 хүч 270 хамгаалалт 1000. Линч яасан хайшаа юм бэ? Ийм хэн нэмэгдэж байгаа юм уу? 50 дахь төвшөнд хүрчээд ийм сог байна гэж юу гэд бодож байх зур цаанаас Гоби охин сандарсан байдалтай боосоо шинээр төсөн хүүхдүүд ээж дараалаад өгөөд байна. Яаралтай яваад очтол энэ тэндгүй амьгүй болсон хүүхдүүд түүний нүдэн дээр харагдаж байлаа. Төд бодлого хатан гэж боосоо би сайн мэдэхгүй байна. Энэ 3 дахь төвшний гоблинуудаас хүүхэд гаргаж авсан чинь тэдрээс зөвхөн 3 хүүхэд амьд үлдсэн. Бусд нь сул дорой биетэй байна. Яах вэ боосоо? Тэднийг яриаг сонсч байсан л өдөр. Тэнийг нохоонуудаа та нар үнэхээр хүчтэй уран удантай болно гэж бодоё. Чи шалтгааныг мэдэх юм уу гэж боос асуухад лүүдэрт гэж тэрнийг толгоо дайсандаа хэрэгтэй мэдээллийг өөрийн мэдлэг өгөөд орхичлоо. Станера мал хийсэн бол алаад иччихгүй юу. Тэрээр хэлэхдээ гоблинуудын зэрэглэл өндөр болох тусам үр удам нь амьд гарахад хэцүү болдог. Та нар хээлдэх замаар дэлхий эзэлж чадна гэж бодоё усан толгоотоо. Лүүдийн тэнийг гайхсан босс баярлаа чухал мэдээлэл өгсөнд Берсекэ чи наатаа хариуцаараа тоглож байхдаа алчхаа наад хүүрээ гэж хэлээд бодолтой автаад ухаангүй явж байтал луу түүний араас хагас хүн төрхөндөө ороод линк тэрврээд ав. Өнөөхөн гоцоогоо тэрсэн толгоо нь ажилсан юм уу яасан нэрээ бэлэг өгөн гэд байсан энэ байсан бие. Луунууд үржилт орж эхлэхээр хагас хүн төрхөндөө ордог гэж би сонсож байсан. За тэр ч яах вэ гэд мань хоёр нөгөө ажиллаа хийв. Ажлаа хийж дуусчаад босс гоблины үзүүл тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Ам 1500, хүч 520, хамгаалалт 120 болж нэмэгдэв. Лин луудаа дахиад хэд хэдэн удаа нухалцсныхаа дараа аимштай ядарч байлаа. Тэрээр хөгшөө одоо болсон мань бараг өглөө гэхэд тоосон ч юм байхгүй ангад цангасан луу түүн рүү дайрав. Нөхцөл байдлыг үүсгэн мэдсэн лин учир зүггүй зэргүүддээ заагаад би чамд ихлэ даалгавар өгье. Эхлээ чи манай цэргүүдтэй хэлдчээ дараа нь надад хүрээд ир гэж хэлээд сарнаа даалгах болоод өгөв. Өнөөх цэргүүд нь юу болоод байгаа ойлгохын сөхөөгүй гайхаж байх зур манай лууч эвгүй баачаа гэсэндээ хитэн цэргүүд донд эргэж өгөө амар. Эцэст нь бүх гоблинууд луугийн туснажтайгаар хувьсаж ихэнхэн баатрын төвшин хүрэхээр хэмжээний хүчтэй болж хувьсав. Энэ явдал нь боссын хувьд бол нэлээд хэцүү асуудал учраас эрх мэдлээ хамгаалахын тулд түүнд хүч хэрэгтэй. Бусад гоблинуудаас лин хүчээр үнэхээр сул. Лин сүмлэц системийг идэвхжүүлээд элемент нь ном сум тэгээ 3 удаа нүцгэн гараараа зэвсэг барьж чадах 2 зэвсэг хөдөлж авлаа. Манай хүнд зэвсгээ туших хүн хайгаад олдохгүй хаанаас олохоо бодож байх зур. Лүүдэр хажууд нь байж таарснаар туршилтын тулаа болж дуслаа. Үзэгдэл солигдоход рицаруудын илгээсэн юм уу эсвэл адал явдал хаягчиж юм уу гэмээр үлгэрийн хувцастай хэдэн хүмүүс гоблины боссыг устгахаар айн дунд явж байлаа. Энэ үеэр лингийн зүүн гар болох гоблинтой таарснаар тэд алдан нэр эрх мэдлийн төлөө гоблин руу дайралт хийхээр бэлдэв. Тулаанч ихэж хоёр талд өөрсдөө ур чадраа гаргаж эхэллээ. Хүмүүс бие биедээ бардамнаж аль болох нэг хэсэг нэг хийгээ төрүүлж нэг нь өөрийн хүчрхийг жадаа шидэхэд тоогч юм байхгүй баатын төвшөнд хүрсэн гоблин нүцгэн гараараа барьж авахад саяхан л алдан талан гэд байсан багийнууд цөмөөрөөл нэгдэж хамгаалтын байдал шилжив. Барьсан жадаа гоблин буцааж хүчтэй шидэхэд шидийн хамгаалт нь боторч унж байлаа. Энэ үеэр асасын ангилалт хамаарах гоблин хамгаалтыг нэгтгэж сүмэрч ороод баатруудыг стонерээ цус хүүртэй нь хойлж энэ тулаан гоблины яалтаар дуусав. Тулаанч дуусч Тян гоблин дайны олзоо өөртөө авахыг санаархаж эхлэхэд цаанаас Берсек болохгүй энэ бүгд дайны олз бүгдийн босс аваад ир гэж хэлсэн. Тэглээ чи өөрийн олзны үнэ алчаа бистэй гэхэд Берсек бид хангалттай хүчтэй болсон штэ. Одоо удирдлагын гартаа авч боссыг алаад байр суурийг булаа гэхэд цаанаас нөгөө хэд нь аха тэрний ярьж байгаа зөв штэ. Та хамгийн хүчтэй нь би таны даган гэж бөөнөрөө Берсекийн талд орвоо. За юу ч болоод байна да. Берсек сэлмнийхээ үзүүрт шийдсэн байдалтай өөрийгөө харж зогсож байлаа. Тэд бүгдээрээ тосгондоо ирж дайны олзоо бүр боссын зөвшөөрлгөөр өөртөө авахыг пэдэж эхлэв.
Үүний харж зогсон хатан ээж Лин боссод хандаж чи эднэрийг одоо удирдах чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Тэд бүр чиний хяналтаас гарах гээд байна гэхэд Лин ч юу ч бодлого тэдэн дээр очив. Тян гоблинч энэ миний олц би одоо энийг идэнэ. Түр хүлээ Тян гоблино энэ эмэгтэй над чухал мэдээлэл өгнө. Тиймээс түүнийг тавь. Чи түүнийг хүсэж байгаа бол өөр эмэгтэйгээр солиод өгвөл яаж байна? Чи юу хэлж байгаа ойлгож байна уу? Би чиний босс. Битгий солиор. Гоблин бэрсэг чамаас хүчтэй. Бид түүний дахаар болсон гэж ширүүхэн үг хэлээд өрхөө. Тэгэхээр бэрсэг чи эдний өдөрдөгч юм уу? Чамд нэг боломж олгоё. Чи энэ чааны яг одоо алвал би энэ явдлыг мартах гэхэд цаанаас. Бити энэд хүргээд байгаарай. Бэрсэг босс чиний үгийг сонсохгүй. Тэр бидний шин босс. Өнөөдөр бид чамааг алаад овгийг өөртөө захиран гэж попорч байх зур. Тян гоблины толгойг барьж аваад бүх гоблины нүдэн дээр бяцалж орхиод төвшин агсны дараа би маш олон зүйл ойлгосон. Эдгээр бардан тэнгүүдээс би шал өөр. Би чамааг хүндэлдэг, биширдэг. Би ч бас таныг ялж омгийн удирдагч болох болно. Гоблин бэрсэгийн хүчний үзүүлэлт. Тэрээр хүч 340, хамгаалалт 240, нийт хүч нь ойролцоогоор 1200. Тэгэхээр энэ балчир 1200 хүч хөрөнгөтэй намайг тулаанд дуудлаа гэж юу? Чамааг хүч чадал ихтэй болсныг харахад баяртай байна. Үнэхээр зориг зүс сайтай юм аа. Надад үнэхээр тулдахыг хүсэж байна гэж юу? Үзүүлбэр үзэж буй хэсэг гоблинууд бэрсэгийг дэмжиж эхлэв. Үүнийг харсан Лин чи нийлээд дагуултаа болоод амжижээ янз нь. Гэхдээ эхлээд нэг зүйлийг баттай болгоод авъя. Баатрын зэрэгэлтэй гоблинуудаа та нар намайг даахыг хүсэж байгаа бол яг одоо миний талд зогсоорой. Үгүй бол бүгдээрээ өгөж мэднэ шүү гэхэд ихэнх гоблинууд Лингийн талд орчив. Линч баясаж харж байснаа би чамаас илүү удирдагч бололтой. Чамааг ямар цөөн гоблинууд дагаж байна гэхэд бэрсэг би эдгээр гоблинуудаас шал өөр. Зөвхөн хүчийг эрэлхийж хүчийг дагаж хүч чадлыг шүтдэг гэж хэлээд яриа өндөрлөж тулаан эхлэв. Эхний дайралтаас Лин хурдтай булдаж системээс худалдаж авсан зэвсэг болох нуун сумаа ашиглаж эхлэв. Бэрсэгч дайралтыг нь хааж өөрийн хамгийн хүчтэй цохилтоо хийхэд Линч тоосон юм байхгүй нүцэн гараараа өнөөх хэлтийн бариад авчиж боломжгүй гэж дотроо бэрсэг өглөж байхад бэрсэг чи намайг гайхшрууллаа. Харамсалтай би чиний өрсөлдөгч гэдгийг санаарай. Лингийн нэмэлт чадвар нь болохоор илт баригч ба хэрэглэж зөвхөн 3 удаа л илт барих хүчийг олгодог юмсанч. Төд бодлогыг тулаан дуусаж бэрсэг өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрч би өвхлийн яалт унахад бэлэн гэхэд айж сандарсан манай бэрсэгийн дагалууд ам өршөөгөөрөө гэж Лин боссоос гуйж аврал хайж байлаа. Линч бодлого босс бэрсэг аврал ирсэн энэ хог шаарнуудаас чи огт өөр юм. Өршөөгөөч гэж хэлсэнгүү харин үхэд бэлэн гэж өөрөө хэллээ. Чиний зориг болон шудраг зан чанар миний зүрхэнд хүрлээ. Нэмээд надад үнэнчээ баталж энэ хог шааруудыг алж устгавал би чамайг өршөөнө. Тиймээс яг одоо бүгдийг устгах. За эзэнтэй намайг өршөөсөнд баярлалаа гэж хэлээд хог шааруудыг алах гээд ойртоход урагчид битгий аим өршөө гэхээс өөр юу ч хэлж чадсангүй. Төд бодлого Лин босс хүүхдүүдэд тушаал өгч урагчийг идүүлж тэдний хүчийг олон нээж байлаа. Энэ үзэгдлийг харсан олсны хүн айж сандарч энэ энгийн гоблин биш байна. Бүхэл бүтэн эзэнт гүүрнийг үгүй хийж чадах мангас хэмээн уулах алдав. Лүүдрээ чамааг энэ азгүй хідэн навшнууд үнэхээр авран гэж бодсон юм уу? Ямар гинэ хонгор юм бэ? Навш гэж. Энэ бүхэн тэрнээс л боллоо. Миний багш болох ариун сэлмийн охин тэр хоттой нуутгаас өөр юу ч хийдэггүй гэж гомцсон ч юм уу, уурлсан ч юм уу, муухай дуугаар арилж бэхэрч байлаа. Цаанаас осны хүн болсон Баатар болдоо ир. Би чамайг үнэхээр дутуу нүлж. Гэхдээ битгий бардамнаарай. Ариун сэлмийн охин луугийн ихийг устгачаад хаант улсаас шилдэг баатруудыг цуглуулад та нарыг газартаа чинь тэгшлэх болно гэхэд яриаг нь сонсч байсан Лин луугийн ихч ажиллаа сайн хийж байгаа болтой. Тэгэхээр бүх баатруудын байгууллага Bright Town хот хүртэл томоохон тоглоомд оржээ янз нь. Олон юм хуцаад байлгүй намаа яг одоо алуулаад. Би лүүдэх шиг гутамшигтай баймааргүй байна. Линч баатрын хүсэлтэд зөвшөөрж алхаар болов. Үзэгдэл солиодоход ариун сэлмийн охин нүцгэн шахуу тариг толгоо барьж байхад түүний туслах нь орж ирээд яаралтай мэдээлэл болгов. Тэрээр баатрууд бүгд өгсөн зөвхөн нэг л хүн амьд үлдсэн гэх утга агуулгатай үг хэлж орхив. Ариун сэлмийн охинч баатрын хороогоо яаралтай хуралдуулж баатрууд бүгдээрээ цуглаж хуралдаа эхлэв. Гэвч нэгэн үл таних хэрэгтэй гарч ирнэ. Та нар дайснаа хит дутуу үнэлж ялагдсан. Тиймээс би гоблинуудын учрыг ганцаараа олно энтер гэж өөртөө хит итгэлтэй нүүрэндээ сорвтой хүн үг хэлж орхив. Тэрээр үхлээс мултрагч баатрын ахмад бөгөөд нүцэн гараараа 4 титаныг устгасан зартай нэгэн аж. Энэхүү нэр хүндтэй даалгаврыг ариун сэлмийн охин түүнд өгч тэрээр замдаа гарав.
Үзэгдэл солиотоход Тимкваг тосгонлын системээ ажиллуулахад нэгэн үл таних хэрэгтэй тосгонд асар их хохирол учруулна гэж сануулж хэлэхэд цаанаас лүүдэр энэ Касси байна. Эцэст нь зөв хүнээ явуулж ашгүйтэй аврагдлаа. Та нараас яг одоо хүүр үнэртэж байна. Тэр өмнө нь титануудтай тулдаж байсан. Түүгээр зогсохгүй тавдгар түвшний араатнуудыг ганцаараа дийлж явсан юм шүү. Линч маш нухацтай бодож өрсөж арга хэмжээ авахар болж өөрийн тагнуулаа түүний зүг рүү явуулахар шийдэв. Энэ үеэр нөгөө айхтар залуу гоблинуудыг агнахаар ойн дунд явж байхдаа мөнгөн ир багаас үлдсэн махир сэлэм салж унсан хуйг байгааг олоод харчив. Цаанаас нэгэн үл таних олоо хэн нэгэн намайг авраач туслаач дээ гэж орилж байлаа. Үүнийг сонссон Касси чимээг даган яван очтол Ефрия гав ганцаар сууж байв. Тэр хоёр хэсэг ярилцсан лүүтрийн талаар асуухад охин тэр өгсөн би гоблинууд зарэ гэж амьд гарлаа гэхэд за тэр ч яах вэ? Гоблинууд хаан дагаа заагаад өг. Ефрияш тэр захад байгаа хэмээн хэлв. Касси ч Ефрияг тоосон байхгүй яаралтай тийшээ явхад мориноосоо унаж өвдөг шороод нь унахад Ефрияч тоосон байхгүй түүний зүг алхаж байлаа. Чи яваагүй мүү гэхэд Ефрияч өөрийн шидийг ашиглаж дайралт хийв. Дайралтаас нь бултаад хороо өгч чулуудаж Ефриягч алангаа алдлаа. Тэрээр хэлэхдээ муу урагч нохоо намайг зөвхөн мансуудыг алдаг гэж чи бодоо юу? Хүмүүсийг ч бас би яалж чадна. Ялангуяа чиний над үрчээсээ ярьсыг яг одоо зулга татаад өгье гэхэд цаанаас. Чич ганцаараа иржээ. Чиний тоноглол төвхтэй юмаа гэд аль хэдийн лин ирсэн Кассигийн сэлмийг барьсан зогсож байлаа. Үүнд уурсан Касси муу доод гаралтай гоблин байж яаж миний сэлмэнд хурч зөрхилж байна. Тэгээд ч бас эмгэгчин нохооч бас юу гэдэг хүнээс урууж гоблин нохоо болох гэж нэрээ. Тэгээд юу гэж тэр бол сайн нохоо. Миний урам маш хугарлаа. Чамааг уг нь хүчтэй гэж бодсон. Тэгсэн чинь гитэж явж хүн алж хүчээ цоглуулдаг гайж амтан байж. Чи миний мэдээллийг хаанаас олсныг мэдэхгүй чам шиг доод гаралтай гоблиныг зэвсэхгүй байсан ч нухчин дарж носыг чинь суг татах болно. Үзэгдэл солиотоход тэр тосгондоо буцаж ирээд лин 9 даруйдаа цогцыг гоблинуудын өмнө шидэж өөрийн ген сайтай болох Гобшон гэдэг нэртэй гоблин Касимигийн цогцос болсон бие гэдүүлв. Нөгөөх нь ч баярлаа эзэнтэй гээд чуналтай аргагүй зусалж байлаа. Лин бүх цэргүүдэд хандаж маргаашнаас би том ажил хийн. Сайн унтаж ямар. Тэгээд бас Касимигийн үлдэгдлийг бусд нь хуваагаад идэрэй гэж хэлв. Маргааш нь Кассигийн яс арьс гэмээр цогц баатрын хороонд ирэв. Яасан ч хурдан өгчөө. Энэ зүйл болно гэж төсөөлсөнгүйгээд ариун сэлмийн баатар нэг л эвгүй болоод явчив. Төд одлгүй хүмүүстэй хандаж бид энэ зүгээр суугаад байвал маш их хугацаа алдчих байна. Тиймээс дариг хуудлах хэрэгтэй гээд хороо цэргээ нийслүү илгээхээр болов. Тэд замдаа явж байхдаа гүүр нурсан байхыг олж хараад тойрч явъя гэж бодсон ч ахлагч нь өмхий санаалж гүүрийг зас гэж цэргүүдэд тушаалаагүй. Орой болохоос өмнө тэд гүүрээ засаж дуусаад яаралтай тавхиж байтал тэнгэр өдлөө унсан гоблин гараад ирэв. Айж сандарсан цэргүүд юу ихэ мэдэхгүй байж байх зур хүчтэй галаар торхирч баатруудын хороо нилээд хохирол амслаа.